Casa Inel тор нь Мексикийн Номхон далайн эргээс өмнө зүгт орших Оосака эрэг дээрх Элтроны нөөц газарт баригдах анхны байшин юм. Тус байшин нь архитектурын Игнасио Аркеза Arquitectos студийн бүтээл юм. Өтгөн шигүү ургамлууд ихц гадан зохио бүхий 30 га дархан цаазд газрын голд байрлах энэхүү байшин нь байгалийн үзэсгэлэнтэй төгс зохицсон нийцжээ. Байгаль орчны хүндлэн дээдлж бүтээгдсэн Casa Inel тор нь доктортой архитектурын давуу талыг шингээсэн бөгөөд хараа булаан гайхамшигтайж. Бид байшингийн 3 онцлогийг тодорхойлсон ба үүнд энгийн байдал, сэтгэл хөдлөмж байгалийн үзэмж болон нээлттэй террас багтаж байна. Мексикийн архитектурын эсдүүд нь далдуу модон дээвэр ашиглах, байгалийн хөндлөн агааржуулалт, газарт гэмтэл баг учруулах барилга байгууламж мөн мэдээж хэрэг орон нутгийн түүхийн эдэг ашиглах зэргээр бүс нутгийн барилгын уламжлалт арга барилыг ашиглахыг ирэмэлсэн байна. Баталгаатай газраас бэлтгэсэн халуун орны мод, тухайн газраасаа малтан гаргасан чулуу, стуко, шавар, түнчлэн чулуун өрөмгөөр хучигдсан бетонын хатан зэргийг ашиглажээ. Барилга угсралтын явцад сүйдсэн ургамлын 80%-ийг нь нэн даруй дахин тарьж байгальд хүндэтгэлтэй хандан гайхалтай үр дүнтэй ажилласан байна. Casa Inel торны 3 хэсгийг бие биенээс нь тусад нь бие даасан байдлаар зохион бүтээсэн. Эхний хэсэг буюу дээд давхарт өрөөнүүд, доод давхарт мастер унтлагын өрөө, эсдүүд байрладаг. 2 дахь хэсэгт зочны өрөөнүүдийг багтаасан бол 3 дахь хэсэгт нь 2 унтлагын өрөө болон бусад нийтийн эзэмшлийн талбайг багтаажээ. Үүний дараа эдгээр 3 хэсгийг талбай, явган хүний зам, гүүр, нээлттэй замаар холбосон байна. Барилгын гол санаа нь гадаа чөлөөтэй орж гарч болох үз байгальтай чимээг үхэн зохицсон байшин барих явдал юм. Байшингийн интерьерт байгалийн түүхийд болон бусад материалыг төслийн ерөнхий санаатай нэгт уялдаатайгаар ашигласан. Байшинг байгальтай харьцах боломж бүхий бүх өнцгөөс нээлттэй байлгах үүднээс маш олон цонх болон гүйдэг халахтай барьсан байна.